Хэрхэн болон тавтай морил маш олон сар жил контент хийгээгүй. Нэлийн төсөрч тийм ээ. Камер, майк, гэрэл стереого тохируулах гэж нэлээд өдрийг бас зарцууллаа. Манай YouTube сувгийн гол зорилго бол хүн хүртээмжтэй технологийн мэдээллийг хүргэх. Та бүхэн манай бичлэгийн талаар асуух асуулт хамуулдаа комент үлдээж хэрэгцээ гэсэн хүмүүст нь харангуй тараараа ингээд хэлээ амар гоорцгоо. Хэрэв та хувийн мэдээлэл болон өөрийнхөө дата тийм магадгүй бодож ирсэн бодол магадгүй шинэ санаануудаа ChatGPT дээр байлгамааргүй байвал дараах үйлийг та бүхэн хийгээрэй. ChatGPT.com руу ороод таны дэлгэц зөрөхөд бол инхүү харагдана. Одоогийн байдлаар демог бол веб хэлбэрээр та бүхэнд харуулж байгаа. Та мөн энийг дагаад утсан дээр ч ихсэ хийх боломжтой. Таны утсан дээр тохиргоо руу орохын тулд баруун дээд булан руу орох байгаа. Харин вебсайтнаас бол зүүн доор хэсэг рүү та бүхэн дарна. За settings буюу тохиргоо руу та бүхэн орно. Тохиргоо руу ороод data controls гэдэг хэсэг рүү дарах байгаа. Эхний хэсэг буюу improve the models for everyone гэдэг хэсгээр та бүхэн дарах юм бол эхний энэ хэсгээр ямар тайлбарыг хэлж байгаа гэхэлэр тухайн таны үлдээсэн мэдээллээр ChatGPT өөрсдийнхөө платформыг илүү сайжруулж яадаг байгаа. Хэрвээ та энэ дунд өөрийнхөө мэдээллийг байлгаж хуваалцмааргүй байвал энэхүү хэсгийг та бүхэн унтраахад л хангалттай. Захин ертөнцид аюулгүй байдлыг хангах нь хүн бүрийн үүрэг. За тэр дундаа насны өргөө хүүхдүүдийг аюулгүй байдал байлгахын тулд эцэг эхчүүдэд зориулаад доороос 2 дахь parent control. За parent control дээр та бүхэн add family member гэд за тухайн хүүхдийнхээ имэйлийг оруулаад за энэ дээрээ за энэ бол одоо эцэг эхнээ за эсвэл энэ бол хүүхдээ гэдгийг та бүхэн сонгоод за send гэд энэ маань линкийг явуулах байгаа. Тохиргоон дээр өөрсдийнхөө датаг хэдүүлээ унтраачлаа. За тэрнгээр ганцхан зогсохгүйгээр чатан дээр юу хийж болох вэ гэхлээр баруун дээд талын энэхүү хэсэг байна те. Энэ дээр та бүхэн дарахаар temperature буюу төр зураг. За тэгээд энэ дээр та бүхэн харах юм бол энэ хэлжэнтэй. За таны түүх бол энэ чинь хадгалагдахгүй. Бас дээрэс нь таны өгсөн өгөгдлөөр манайх ChatGPT моделлоо хөгжүүлэхгүй гэдгийг бол санал өгнө. За энэ дээр хэдүүлээ асуулт асуухад үзье те. Ингээд асуусан асуулт маань за ингээд болчлоо гэж хэдүүлээ ахаа шин чатыг эхлүүлнэ шүү дээ те. Тэгэхээр таны энэ зүүн гар талд ямар ч нөгөө дата хуримтлагдахгүйгээр үлдэнэ гэсэн. Дараагийн хэсэг болохоор магадгүй та асар олон чат зүүн гар талд нь мэдээлэл хуримтлагдсан байж магадгүй те. Энэхүү хуримтлагдсан чатуудаа хэрхэн яаж устгадаггүй гэдгийг харуулъя. За өөрсдийнхөө аккаунт руугаа ороод settings руу ороод data controls руу ороод за delete all chats гэд за тэнд байгаа бүх мэдээллүүдийг нэг дор устгах боломжтой. Харин эсвэргээрээ та бүх мэдээллийг бишээ би нэг хідэн чатаар устгамаар байна гэх юм бол буцсан чат руугаа очоод энэхүү 3 товчлуур байгаа те баруун гар талд тэрнээрээ дараад delete буюу устгах. За тэгээ delete гэснээрээ мэдээлэл маань байхгүй болчих жоох жишээ нэ. Нэмэлтээр сүүлийн тип гэх юм бол магадгүй зарим хүмүүс маань хэрхэн яаж монгол хэл рүү ChatGPT-г хуурахыг мэдэхгүй байж магадгүй. Ингийн тулд та бүхэн ахаад өөрсдийнхөө аккаунт руугаа ороод settings гэж ороод general гэдэг хэсэг рүү ороод за language буюу хэл дээр те энийг та бүхэн монгол хаана байна. За монгол хэлийг сонгоод тэгээ бүх зүйл маань монгол хэл дээр хувирж байгааг та бүхэн дэлгэцэн дээр одоо харж байна. Ийхүү та бүхэн хэрхэн яаж ChatGPT дээр өөрсдийнхөө хувийн мэдээлэл болон датануудаа байршуулахгүй байх аргыг та бүхэн заалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.